дээр ирсэн байна. Энийг юу гэдэг вэ? Энэ цэцгийг гоё чихэрлэг үнэртэй юм биш. Монгол нэр нь Гоотал. Тэ цэцүү. Бизнес байгаа. Өөрөө Самлаа гэдэг нэртэй манай ээж аав үүсгэн байгуулсан бизнес. Тэгээд одоо төрснөөс хойш бараг ажиллаж байна да. Өнөөдрийн хувьд хэд цэцгээ болж байна тань? Тоогоо алдсан. Цэцэг гэдэг бол өөрөө гоё бэлэг санагддаг. Тэгээд одоо бас найз суудаа бас цэцэг аваад гарч байна да. Би болохоор манай найз залууд авсан байгаа. Тэрийг барайл найзтай хамт сонголт хийгээл л. Гэтэ нөгөө сарнаа авдаггүй ч гэсэн сарнаа өгүүлэлт болохгүй санагдчихна. Тэгээ одоогор л найзлага байгаа. Цэцэг бэлгэнд авч ирсэн үү? Цэцэг үү? Нөө юуныхаа хонхны хоёр маяг тэгэл Хонхны хоёроор гэхээр нэлээд олон жилийн өмнөх юм ярьж байна. нэлээд олон жилийн өмнө авч ирсэн. Тэрнээс өөр цэцэг авч ирсэн. Төрсөд дөрөв цэцэг бэлэнд авчихсан. Зөндөө олон цэцэг. Хоёулаа юм билээ. Юм тий. Ягаад Флорог сонгосон бэ? Ганц цэнхэр төлөвтэй байсан газар нь болохоор тий ажилдаа орхон. Эрэгтэйчүүд бол эмэгтэйчүүдэд ихвчлэн цэцэг сонгож өгдөг. Эрэгтэй хүмүүс ер нь Валентины баяраар бэлгэнд юу авахыг хүсдэг вэ? Ер нь эрэгтэй хүмүүсийн үгдээ одоо жишээ нь эхнэрээс найз сүгээс үгдээ одоо гоё сэтгэлийн бэлэг те одоо халуун дулаан уур амьсгал те тэгээд сайхан гэртээ одоо хоолоо илгэждэг л дуртай да. Тэг өөр айхтар юм хүсэл ах байхгүй шүү дээ. Цэцгийн төлөвлөлт ажилладаг хүмүүсийг цэцгэн дургу цэцэг нөгөө нэг хараад ингээд цэцгийг хөөх нь ямар гоё юм бэ гэдэг мэдрэмжээ алдсан гэдэг байхгүй юу? Ерөөсөө тийм биш, цэцэг хараад адилхан баярлна. Хүмүүст ингээд цэцэг ингээд боож өгч явуулж захтаа энэ цэцгийг би авал ямар гоё вэ ч юм уу. Тийм сэтгэлээр ер нь бол бодог болохоор цэцэг авал үнээр баярлна. Орой хэдэн цаг хүртэл ажиллах төлөвлөгөөтэй вэ? Хүргэлт байгаа юу? Хөрвөлтүүд ер нь бол өчигдрөөс эхлээд гараад эхэлсэн байгаа. Өнөөдөр, өчигдөр, маргааш гэр 3 өдөр нь бол байгаа. Тэгээл одоо ингээ эхнээс нь хөрвөлтүүдээ ингээл бэлдсэн тэгээд жолооч нараа хүлээгээл байж байна. Валентины баярыг тохиолдуулаад 99 сарнаа эсвэл 247 орн ч юм уу болгож авч байгаа тохиолдол хэрэг байна. Ер нь 99 сарны нэлээх гарч байгаа. 99 болон 77-тай санаанууд байна. Ер нь нэлээх гарч байгаа шүү. Нөгөө 99 бол ер нь чамд дурлах 99 шалтгаан гэдэг ч юм уу ерөөхдөө тиймэрхүү байдаг шүү дээ, тий. Танд дурлах 99 шалтгааны нэгийг хэлээч. За илүү тийм сая хоорондоо ярилцаж сонсож ойлголцох гэх юм уу? Илүү найз шиг юм байх. Хайртай үнэнч гэсэн. Өнөөдөр нууц шүл цэцэг авах хүн байгаа юу? Байхгүй. Энэ хэсэгт бас яг ийм ил цагтлууд байна. Энэ хідвэ бүх цэцгийн банклаан дээр дагалдж байгаа юм байна. Сонголтуудтай юм байна. Ийм хүрийн нүд, карамел, дарс, ванил, арц. Бидний бүр яг нэрийн шоколад юм байна. 30,000 гэж шүү. Зя. Ер нь танаа дэлгүүрээс хамгийн ихтэй хідээр нь цэцэг боолгуулж авч ирсэн байна. Ямар цэцэг боолгуулж авч ирсэн бэ? Шинзүү 99 улаан сарныхаа би санаж байна.